Монголын урчуудын эвлэлээс зохион байгуулдаг өмнгийн сайхан говьор арт төсөл нь Өмнөг аймгийн байгалийн үсгэлэнт газрууд болон ан эмтэд ахуй амьдралыг Монголын шилдэг зураач уран бүтээлчдээр дамжуулан урлагийн бүтээлд мөнхлөн үлдээх, байгалийн үсгэлэнт газруудаа хайрлан хамгаалах үзлийг нийгэмд таниулах, улс орны хэмжээнд болон олон улсад таниулан сурталчлах зорилготой. Өмнгийн сайхан говьор 2024 арт төсөлд энэ жил 21 зураач уран бүтээлч оролцож байгаа бөгөөд энэ удаагийн пленэр судалбар зурагт маань Оросын холбооны улсын 2 залуу уран бүтээлч оролцож байгаа нь онцлог нэг үйл явдал боллоо. Урлагт хайртай үзэгч та бүхнийг 21 зураач уран бүтээлчтэйгээ танилцуулъя. Өмнгийн сайхан говьор 2 дугаар хэсэг. Аяллаа 3 дахь өдрийн өглөө бид аяллаа үргэлжлүүлэхээр Өмнөг аймгийн Баян далай сум руу говь 3 сайхан уулынхан баруун доогуур шинэ барьсан засмал замаар явцгаалаа. Баян далай сумаас бензин тосуу нэмж цааш ноён болон 3 тис сумдын нутагт байрлах ноён богд хайрхан сайн саран хөндөй төл хад гих газрууд руу зорилоо. Ноён сум нь 1923 онд байгуулагдсан аймгийнхан анхны сумдын нэг юм. Улаанбаатар хотоос 800 км, Даланзаа дахь хотоос 216 км дорчдог бөгөөд баруун талаараа Өөрийн аймгийн 3 тис сум, хойд талаараа Сэврэ сум, зүүн талаараа Баян далай сум, урд талаараа бүгд найрамдах хятад ард улстай тус тус хилэлдэг. Бид явсаар ноён богдуул хүрэх замд яг л толинд харж уумит тусгалтай харагддаг төл хатанд очиж үзлээ.
Байгалийн тогтоц гэхэд итгэмээргүй чим шиг хүний гараар өнгөлөөд үлдээс мэт харагдах толь хатны нууцлаг байдлыг хүн бүр өөрийнхөө таамаглан бодож үүнээ хоорондоо ярилцах нь нэн сонирхолтой дээр бид бороо шивэрсэн үед ирсэн нь толь хат маань борооны усанд угаагдж тусгал нь улам тод харагдах мэт санагдаж байлаа. Байгалийн энэ онцгой сонин энэ хадан дээр ирдэг жавшаан тохиолдож энд бас ирэхэд энэ хорвороо биднэрт бас сайхан ухтаж явж байна. Хувьтай хүмүүс хорворооноор гэж их бэлгшээж аян зам минь их сайхан явж аялал минь цааш сайхан үргэлжилнэ. Өмнгийн сайхан говь энэ аяллаараа бид уран бүтээлийн аяллаар уран бүтээлийнхаа бас нэг онцгой сайхан сэдв тэр тусмаа би байгалийн талыг барьж хийдэг хүнд бол бас их олзоо амгтай явж байна. Эний хишиг хүртээмжийг одоо энэ байгалийн сайхныг затан дасан дээр буулгана гэсэн их сэтгэл өндөртэй явж байна да. Толь хат Өмнөговь аймгийн нутагт Ноёнбогд уулын хойно Дүгнэн уулын арын хананд 10 м гаруй урт 3 м орчим өндөр толь хат хэмээх том хадан цохио байдаг. Хүн амтны төрс тод харагддаг гялгар гадаргуутай эрдэ цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнхөрч гулган бусад чулуулгтай хавралдан үл эрдэ цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнхөрч гулсан бусад чулуулгтай хавралдан үрэлдснээс үүсэж тогтсон хэмээн судлаачид үздэг. Энэ хад маш гүлгэр байсан боловч харамсалтай нь орос цэргүүд буугаар шүршснээс болж гүлгэр нь эвдэгдсэн ажээ. Ноёнбогд хайрхнаа бараадан 3 түшмэл мм орших 3 хайрхан таарх нь сонио. Мөн хатан сэврэ хүү зэрэг уулууд байрлах нь эрдний гайхамшигт домог амилсан мэт санагдана. Уран бүтээлчид маань ноён уулын бараа бүтэн харагдах газар бууж дурсгалын зураг татуулан уулын тогтоц болон үзмжийг гайхан багтацгааж байлаа. Энэ үед уран бүтээлчид маань дараагийн өдрөө зурах зургийн зохиомж объектон харж үүний зэрэгцээ ноён сумын засаг дарга насан буян уг цогцлбор газрын түүх домгийн талаар бидэнд тайлбарлан танилцуулж байлаа. Өөрийн сум орон нутгийнхаа онцлог болон түүх домгийг тайлбарлан таниулж байсан ноён сумын засаг дарга насан буян танд төслийн оролцогч зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлж байна. Ноёнбогд уул Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байх сумынхаа нэрээр нэрлэгдсэн уул. Нутгийнхны гол шүтэн бөгөөд Ноёнбогд 3 түшмэл уул, хүү, хатан сэврэ, толь хат гээд энэ нутаг түүх домгоор баян билээ.
Зураач уран бүтээлчид маань Ноёнбогд уулын хажууд байрлах сайн саран хөндий гэх дээрэс нь харахад хавирган сар мэт хэлбэрээр сунан тогтсон Эрдгалавын газрын хагарлаас үүдсэн үзэглэнт газарт очиж танилцлаа. Өмнөгөө аймгийн одоо 9 гайхамшигын нэг Ноёнбогд сарын хөндий тол хадын зохицолборт ийм сайхан байгалийн үзэсгэлэнт газар байдаг. Тэгээд аялал жуулчлалын одоо Өмнөгөө аймгийн аялал жуулчлалын баруун бүсийн одоо энэ мастер төлөвлөгөөндөөс оруулахаар санал өгөөд ингээд явж байгаа. Ер нь бол түүх домогт мөнхөрсөн ийм сайхан нутаг байдаг. За бид бол одоо яг Ноёнбогд сарын хөндий зохицолборын сарын хөндийд, сайн сарын хөндийд ирсэн байна. За сарын хөндий бол одоо ихэн сар, дунд сар, адаг сар гэдэг юм гурван одоо ихэн дунд гэж хэлж байгаа нь юу хэлж байгаа гэхээр одоо дунд сар гэхлээр яг тэрүүхэндээ бас болгохтой. Ихэн сар гэхлээр бас энэ ихэн дээрээ болгохтой. Адаг сар гэхлээр бас яг тэрүүхэндээ ингээ болгохтой. Тус тусдаа одоо энэ хиц хицийн одоо зааг ийм байдалтай байршилтай газар. Зураач уран бүтээлчид маань өөрсдийн сэтгэл оюунд байгалийн үзмж тансаг зураглалыг буулган дурсгалын зураг татуулан өрмөц тогтцын талаар хоорондоо ярилцсан явлаа. Саран хөндий. Ханан хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь саран хөндий юм. Энд задгаавстай учраас аргал, янгир, ирвэс гэх мэт ховор зэрлэг амьтад тохиолдно. Саран хөндийн ихэнх хувьд хүний алга хэлбэртэй нэг сонин хад байх бөгөөд ёроолоос нь аршаан ундардаг. Ханан хэцийн хад чулуунууд нь олон нүксөв, хонхор, гүдгэрхтэй. Эдгээр хонхорт нь зуны агим халуунаас хорогдохоор элдв амьтад ороод нугдчихдаг байна.
Өмнө нь сайхан говьор төслийн багийн хамт олон шинэхэн байгуулагдж байгаа кемп амралтын газар төрж буудалсан юм. Бидний ирэх үед нар жаргах алтан агшин тохиож ханан хийцийн гайхамшигт тогтцос үлгэрт гардаг луугийн нуруу мэт харагдаж байлаа. Уран бүтээлчид бүгд шагшин гайхацгааж энэ өдрийн аяллаа өндөрлүүллээ. Биднийг маргааш гэх уран бүтээл хөглсөн урт өдөр хүлээж байна. Уран бүтээлчид маань өөр өөрийн арга барил, сэтгэл оюун ухаанаараа байгалийн өнгө төрөх сүр хүчийг буулгах болно. Биднийг аялал хийж явах хугацаанд саран авахай өөрийн туяагаар шүн бүр гийгүүлэн мишээж байсан билээ. Ханан хийцийн өглөө. Зураач уран бүтээлчид ургахын улаанаар эртлэн босцгооно. Тэд бол эртэж шуух нар билээ. Зургийн хэрэгслээ бариад хэдэн километр газар ч алхаж магадгүй. Учир нь байгалыг уран зурагт буулган амьлуулна гэдэг тийм амархан бүтэх зүйл биш ажээ. Өмнө нь сайхан говьор зураг авалтын баг Монголын урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн зураач Чимбаттай халуун гэрээ өрнүүлэн зураг авалтаа хийлээ. Уран бүтээлч бүрийн сэтгэлдлийг халуун цэг дээрээс яривлан авах нь бидний нэг зорилго байлаа. Итүүдлээд байгаа юм л та бэлнэрт байгаль те. Одоо судалбар их тэмдэглэгээ их л гэсэн утгатай гэж ойлгож болно. Одоо байгаль дээр гараад тэр тухайн үеийн агшинг тэгээд тэр байгалийн гоё үзмжийг товчхон тэмдэглэж авах, тэр агшинг тэмдэглэж авахыг одоо этюд тэмдэглэл гэдэг. Энэ бол болохоор нөгөө дүрс судалж юм. Тэгээ байгаль гэдэг чинь маш их баялаг өнгөтэй. Өдөр хоног биш үрсэ цаг минут секундэд өөрчлөгдөж идэг. Тэрийг харж тэгээ тэмдэглэж аавна гэдэг бол зураачны одоо гол бэлнэрч явна гэдэг гол утга учир нь. За хажуугаар нь тэгээд бас ирсэн үн те формыг гой судална. За мэдээж доор нутгаар явж байгаа бол өгсаатны судалгаа таталбар те мал амтан татах ч юм уу ер нь бол зураачны байн хийж явах хэвээр л одоо ажлуудын нэг л дээ. Одоо өнгөөр тэмдэглээд одоо дүрсээр тэмдэглээд авах тэмдэглэдэг энийг тухайн зураач маань одоо урландаа аваачаа те бүтээл болгох. Тэг мэдээж тэр агшинг одоо өөрөө нэгдүгээр харж гин боддоор те мэдрээд тэгээ тэмдэглээд авч байгаа хүн тэрийг цаашаа бүтээл болгоход илүү амьлаг сайхан болно л доо. Ямар ч муу нөгөө манай зураач тэр ярьдэн шүү дээ. Ямар ч муу исэн этүүд одоо байгаль дээрээс этүүд бол бурландаа үржээд харахад бол маш амьлаг байдаг аа. Тэгэхээр тэнцээ чинь бүх өөрөө өстө нөгөө 6 метрхүү ажиллаж шүү дээ. Хараал өнөртөө сонсоод те. Тийм учраас илүү амьлаг болно л доо. Тэгээ тэрийг бүтээл болгож цаашаа одоо хөгжүүлэх нь тухайн зураачийн өөрийнх нь тэгэл урах мэдэх бах та.
Ханан хэц. Өмнөг аймгийн Ноён сумын төвөөс зүүн тийш 56 км зайд орших Ноён богд уулын салбар. Өндөрлөгөөс харахад матрийн нуруу шиг уртаар уйлан харагддаг бөгөөд хажуунаас нь давхардуулан гурвалжингуудыг эгнүүс мэт өрмөц сонь тогтцтой 5 эгнээ уйлсан хадан хавцлуудтай. Энэ уцаагаар энэ байгалаас авж байгаа мэдрэмж өөрөө тэр чигтээ нэ уран бүтээлч нь хөглж идэг. Шин сонин содон гой өнгө бүгдийг нь байгалаас мэдэрч суралцаж явдаг бидний хувьд. Би одоо говь нутгийн бол унгуу хөхөд тэгтээ говь нутагт одоо ингээд ирэх болгонд өөр өөрийн өнгө төрхтэй өөр өөрийн гэсэн нэг газараа ирсэн ч дахин давтагдашгүй тийм. Өнөөдөр өглөө бол бүр маш гоё юм. Үнэхээр гайхалтай ингээд чаддаг бол нэр бүгдийг л болгож авч болмоор ингээд сэтгэлд багтаад тэгээд үнэхээр тэр мэдрэмж бол үнэхээр гайхалтай нэ. Яг одоо төрж байгаа сэтгэл бол манан суугаа тэр үүлний завсраар нар тусаад энэ ханы зөөрө гайхамшигтай газар л да дахин давтагдашгүй. Хаанаас нь ч хүмүүс харсан гэд үргэлж шин содон шин бүтээлүүдийн санаа гарч яхаар тийм газар. Энэ газар сүүлийн үед уран бүтээлчийнхаа хувьд бол үнэхээр дурлаад байгаа тэгээд. Одоо энэ говьд өмнө говьд ийм газар байдаг гэдэг ерөөсөө мэдээгүй байсан байхгүй. Юу сонин тогтцтой газар байна шүү дээ. Энэ дээр үе түүхтэй ч бас холбоотой юм байна. Их сонин тогтцтой 40 км үргэлжлэнэ гэдэг чинь их сони. Тэгээ энэ ч дан аймтын ерөөс их байдаг. Энэ байгалийн тогтц их сонин ийм газар байна. Өстөө би үзээгүй энэ жил үзэж байна. Өөчнчтэй өмнө бол энэ хонгор ийс ялаа он гэл тээ. Тэгэл ядсан ч одоо энд бол их гоё газар байна. Энэ байгаль дээр нь хийсэн юм гэдэг бол очиод харахад их үнэн байдаг байхгүй эрс өнгөний их үнэн байд. Тэгэхээр их юу болж байгаа байхгүй. Гоё сонирхолтой орж. Тэмдэглэгээ гэдэг чи одоо ингээд хүн одоо юу гэдэг одоо яруу найр өвчөж байгаа юм бол шүлгнийхаа те санааг тэмдэглэж авдаг те. Тэгээ цааш нь хөгжүүлдэг одоо роман бичиж байгаа юм бол гол дүрээ олж авдаг шиг яг энэ байгаль дээрээс одоо байгаль зурдаг хүн ч юм уу одоо магадгүй одоо ямар чиглэлээр зурдаг баримлч хүн ч гэсэн одоо энэ хатыг хараад эндээс одоо бүтээлийн санаагаа олж авна гэсэн юм. Тэгэхээр эрэл хайгуул хийж гин дээрээс нь суралцж гин ч алхам тутамдаа суралцсан. Байгалийн өнгнөөс дүрснээс тэр хувирлаас суралцж явж байна. Бүтээл гэдэг зүйл маань одоо ер нь харьцангуй л да. Одоо яг этюд хийгээ сууж байхдаа жижиг хэмжээний одоо гайхалтай гоё дуусгалттай гоё жижиг этюд гарна штэ. Тэр бол одоо бүр янз янзын гоё бүтээлүүд гарцсан байдаг хүмүүсийн. Тэрийгэ томруулж бүр ингээд бүтээлийн чанартай томруулна гэдэг чинь одоо санаа гаргачаа тэрийг одоо роман бичнэ гэдэгтэй л адилхан байхгүй иймэрхүү маягаар төсөлж болно. Тэгэхээр гол дүрийн баатраалж гин те. Тэгээд дутаа санаагаа олж гин өрнөл бүх юм л одоо эндээс хайж штт. Тэгээд дараа нь бүтээл болоод нэг зогц юм болно гэсэн үг. Тэгж ойлгож болох байхаа миний хувьд. Тэгэл. Би бол баг зурхаас илүү харж суух нь илүү гоё байдаг л. Харж харж байгаа л тэгэл өөрийнхөө мэдэрсэн яг ингэж харагдвал гэл нэг яг нэг иймэрхүү байсан да гэд бас тэ төсөөллөөр
ингээ баг дээр байгаль руугаа харахгүй энэ рүүгээ хараад ингээ зурж мөргөж. Янз янз л байд шүү дээ. Яг ингээл ямар гоё юм бэ гэх тэр агшин яг тэр дорнд имдэглэж байгаа мэддэг л хэцүү шүү дээ. Тэ? Фото зургаар ч аваад ч тийм гарахгүй шүү дээ. Тэр чи эндээ үлдээ л гэдэг чинь. Тэгээ мундаг авьяастай усуд биш үү? Бүр ингээ хараад бүр ингээ гайхмаар тэр агшингтэй ингээл зүрс хараал тэгэл маш урдан тэмдэглэл авчдаг бас. Тэр зарим нь тэрийг хараад ингээд нухаж байгаа дараа нь тэгээ бүр ингээ бүтээл дээрээ тэр гаргаж ирэх яан зү. Жижиг сандалтай итүүдэн явж байгаа басууд гоё байд ш. Таас наваа даахгүй. Олон сандал ивцсэн дээ. Том бивтэй хүн чи. Тэнийг дүмгэх юм болоо за одоо тэгэл. Усан будагч хүртэл усан будгийн дэвтэр усан будаг. Зарим үед усан будгаар ажиллана. Юус усан будгаар илүү ажиллах төртэй. Гоё байд. Яг нөгөө арай жоохон удаан ажиллаж үтсэн гэх юм уу оюутан байхасаа тосон будаг мөдгий чи сайхнаас оролдож байгаа юм чи. Тэгэхээр тэгэл усан будгаар ажиллах илүү гоё байд шүү дээ. Өөдгөө ажилламаар үедээ тэгэл аль болох өнгөн газ ажиллаад тэмдэглээ явах тусан будг нь гоё шүү дээ. Өөрөө материал нь их гоё. Усан будг чинь ажиллахад техник нь их гоё. Тэгээ бүр хоолмол алах уул муул руу гарахад бол юм жижиггээ усан будгаа дэвтэр усан будгаа жоох устаа гарч чаддаг л болчихж байгаа юм. За ингээл ачаад тийм шиг байна шүү дээ. Гэл болоо. За ингэсэж бох уу? Ингэж бох уу? Эндээсээ хийж байгаа хамгийн сэтгэлд гоё те. Стабур яг энэ гоё бүтээл болгоё гэсэн газар тэгэл дайралдах байх та. Тэгэл тэрийгэл бүтээл болгоол. Тэгэл одоо бид чи 10 сард үзэсгэлэнтэй шүү дээ. Сайн хичээн л гэж бодож шүү дээ. Юу болт юм ба. Тэгэл үзэсгэлэн дээр л харагдан тийм учраас тэгэл байд чаддаг бүхэн мал хийл гэж бодож шүү дээ. Би бол ялангуяа одоо гэрд жижигхэн урланд байгаа тий. Одоо энэ агаарт яг ийм чөлөөт орон зайд чөлөөтэй юм хийх сайхан байна шүү дээ тий. Яг энэ ханаг хэцийн энэ хавийн байгаль бол яг миний арга ажиллагаатай их ойролцоо. Ерөнхийдөө би чи ингэж нэг шингэн тагилж ажилладаг болохоор нэлээд бетнотой толбтой ажилладаг болохоор говийн энэ нэг гоё бутгарыг ургамлууд энэ янз бүрийн хэлбэртэй энэ гоё уулс бол ер нь надад их зорхот төхөмтэй их аятайхан санагдаж байна. Тэгэл эд бүтээлдээ ороод яг өнөөдрийн 2 дахь төдөө тэмдэглэл явж байна да. Энэхүү нутагт 39 жил малмаллан амьдарч байгаа Тулгазан ах зураач уран бүтээлчтэй зорин ирж уулзаж ярилцлаа. Тулгазан ах малмаллахын зэрэгцээ байгаль хамгаалагч, сэтгүүлч, гэрэл зурагчин гэх мэт сайн дурын ажлуудыг 40 гаруй жил хийж байгаа бөгөөд нутаг ус олон түмэнд танилцуулан хамгаалдаг нэг. Гоё гоод. Өмнө гоё гоод. Энэ хаан их хүчтэй. Хүрэн их гоё тийм. Энэ чи хамгийн өмнө тал нь цагаан хаан гэдэг. Тэгээ одоо энэ бор хаан гэдэг энэ. Аа. Энэ хойтлынх нь хүрэн хаан гэдэг. Хүрэн өнгөтэй. За. Энэ нараа бор саарлаа гэдэг. Тэгээд тэр хүрэн хааны шар хаан гэдэг. Янзын гоё улаан ястай нэг зургийн зурж яхаар. Улаан шар судалтай өндөр. За. Чавчм тийм бас их урт өргөлж байсан. Хачин гоё газар.
шараа давхар шар гэж ярьдаг даа. Бидний одоо энэ судлуур хийж байгаа бэлнэрийн зорилго бол одоо өмнө энэ сайхан одоо хаман хийж тэгэл одоо их үзэсгэлэнтэй байгалийн хоорон амьтан тогтцтой энэ гой газруудыг л зорж уран бүтээл болгож л тэгээ үзсэн 10 сард үзсэн гарах юм. За. Эднээс энэ бүтээлээр үзсэн гарах байхгүй. Тэгээ тэрнтэй очиж үзэхгүй юу тийм ээ. Харин тэ одоо зорилго дээрээс тэр тэгэл одоо зор хоригдол мөнгөрч байдаг. Өмнө аймгийн сайхан газрыг л одоо бүтээл болгож л бүтээлд мөнгөрүүлэх гээл явж байгаа сууд тийм. За тэгээ манай дотог бас энэ сайхан уул хангайг зурганд мөнгөрүүлнэ гэдэг ч одоо ховор тохиолдол тэгээд тэр одоо та нараа хийж байгаа уран бүтээл одоо маш сайхан үзэсгэлэн болох байхаа тэрийг одоо боломж гарвал очиж үзнэ. Нэг олон одоо зураг төөхөнд мөнгөрч байгаа. Баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна. Сайхан намарч байна. Сайн бас намарч байна. Сайн явж байна. Уран бүтээл өндрөө. Ямар гоё зураг вэ? Манай хүрээний зураг. Судлуур хийгээл явж байна. Сайхан. Бас газрын гарц сайхан биш үү тий? Энэ сайхан нармандж байгаа үе өглөөний ингээд энэ сайхан зургийг ингэж хийж гэлчихэл ингээд тэмдэглэгээ хийж аваад ерөнхийдөө бас нэг жаахан явуулгас натаа үзэл байж тий. Янзын гарч байна. Одоо энэ хөндийг юу гэж нэрлэх вэ? Ямар хүрээ гэдэг холгорын хуудас баруун холгорын хуудас гэх энэ тэр энийг дөрвөлжүүлээд навчин цохоо гэдэг энэ навчин цохооны гэдэг энэ нь болохоор холгорын хуудас гэдэг. Холгорын баруун холгорын хуудас. Тэгээд цаашаа ингээд туслуурын тал ингээд дэнгээ хийц явал тэр энэ янзын гоё гарсан юм. Одоо тэгэхээр би энэ зургаа ерөнхийдөө таны баруун холгорын хуудас гэдэг. Баруун холгорын хуудас гэсэн чинь бол навчин цохоо. Эсвэл навчин цохоо. Тий, навчин цохооны ар хуудас гэсэн ч болно юм байна. За. Ямар ч байсан таныг энд ирж миний зургийг бас үзэж хараад яг энэ дээр ингээд та өөрөө ирсэн учраас бас тэр чил одоо түүх байхгүй тийм ээ. Зурган дээр л үлдсэн хэдэн зурган дээр л үлдэн тийм ингээл. За ястаа гоё зурж баярлалаа. Ийм гоё. Бас баярлалаа. Би чи ямар ч байсан энэ газрын нэртэй болж явуулна шүү дээ. Тий. Яг энэ юу бол улаан цохоо. Одоо ингээл. Сүүлийн хэдэн жил бас хур орооных орхон бага исэн байж тээ тийм ээ. Тэгээ ер нь 19 оноос хойш галдсан шүү дээ. 4 жил галдаад энэ жилээ л өстой 4 жилээ нөхөж гарах шиг боллоо. Үнэхээр ийм цагт оргил үед нь таавхөө энэ зургийг болгож авна гэдэг. Азтай тий бас. Тэгээ энэ 2-3 жил бол даана. Одоо энэ ногоо. Энэ говьд бол. Одоо энэ ширээ хар таана гэж байгаа энийг. Ханти таа тий. Ороо гарсан ширээ хар таана. Энэ ч одоо намар болохоор гандахгүй энэ. Энэ ч ихэд чигээр хатчихна. Ястгаас таана салхин тогтчихна. Одоо энэ бол намар хавар бол эднэр хожир байхгүй юм гэх юм. Жим юм. Тэгээд уул болдны хаан авсараар юм өргөн нарийн гудамтай энэ хамгийн өргөн гудам нь энэ. Гудамгээ нэрлчих үү? Тэгээд жим гэдэг. Холгорын жим. Тэгээд түүнтэй тэр харагч байгаа дэнгийн хэц тэгээд тослоорын тал дэнгийн хэц гэдэг тэр цэнхэр бол манай нутгийн зургийг болгосон та нартаа баярлалаа. Тэгээд цаашдын уран бүтээл бүр улам их амжилттай улам сайхан бүтээл хийгээ сайхан үзэгдэл гаргаарай. За баярлалаа. Тань ч ихсэн уртнаас удаан жаргалыг хүсье. Байгалийн хангаа дэлхийнхээ та чинь бас инхийн мананд бас байдсан юм байна шүү дээ тий. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа танд. Тэгээ энэ сайхан одоо Монгол хүний өөрийнхөө гараар зорсон энэ уран бүтээл гэдэг ч одоо Монголын түүхэнд уран зургийн түүхэнд том юм одоо бүтээл болж үлдэнэ шүү дээ. Энэ жилээ та бас бахархаж байна, баярлж байна.
таны эцэд ирсэн сэтгэл маш өндөр байна. Энэ орчны байгалийн хий тогтооч юм үнэхээр гайхалтай. Одоо энэ уртлын ханан илчээ энэ байгалыг зураад сууцанда. Яг нөгөө ботоноос харж зурах амьд байгаль дээр очиж зурхаар шал өөрлөлтөө. Асар өөр ялгаатай байдаг. Өнгөний өвдмөдүүд асар их ялгаатай л та. Тэгээ нэг юм вакуум орчинд очиод зурх хоёр шал өөрлөлтөө гэрс өвдрөөс авалаа. Энэ судалбарт явахдаа бол маш их баярлсан. Тэгээд энэ бол бас Монгол хүн бас тийм амархан очиод байдаг газар биш. Тэгээд яг зориулсан хүмүүс л ирж одоо нутгийн хүмүүстэй тэр ялангуяа ирж үздэг газруудыг одоо уран бүтээлч бидний хувьд бол яг энэ завшаа олдоод үзээд тэр цэсмаа одоо уран бүтээлээ хийгээд маш гоё өнгө үзэмж сайхан болохныг одоо харах завшаа олдсон бол үнэхээр бас баярлууштай үйл явдал. Би бол яг үндсэн мэрэгжил бол Монгол зургийн мэрэгчлээ. Тэгээд оюутан байхаас эхлээл би судалбар планерт бол маш их дуртай байсан. Ягаад гэвэл энд бол явснаар уран бүтээлч хүний хувьд бол өнгөний мэдрэмж маш их сайжирдаг. Бас дээрээс нь түрхэн зургийн хугацаанд яг бүтээлийг хийж гүйцэтгэх тэрнийг агшныг тэмдэглэж авах гэдэг бол маш их үзмжийг олж тогтоох тэрнийг чадварыг эзэмшдэг л дээ. Тэгээд энд бол Монгол зургийн үүднээс би өөрөө өмнө бол усан будгаар ажилладаг байсан. Гэхдээ би сүүлийн нэг 6-7 жил мууту цаасан дээр илүү хийж эхэлсэн л дээ. Маркераар хийж байгаа. Энэ бол өөрөө аяллаа явцад бол хамгийн тохиромжтой гэд би одоо өөрөө бас тэгж бодсон ба. Уран бүтээлч хүмүүс бол яг планер тогтоол тал тийш өөрийнхөө өнцгийг хараад дуртай зүрэг бас явж бүтээлүүдээ ер нь хийдэг. Бүх газрууд тарааж явдаг. Гэвч саяны уулан дээр очиод яг ганцхан тэр ноён уулыг зурах тэрнийг түргэн зургийн агшинд яг бүгдээ нэг газар төвлөрөөд уран бүтээлээ хийж байгаа нь бол илүү бас онцлогтой. Явгаараа онцлог байвал хүн болгон нэг уулыг бүгдээ адилхан хараад зурж байгаа ч гэсэн хүн болгоны сэтгэл зүй өнгө өөр гэсэн арга техник энэ болгоноор яг тэрхэн агшинд одоо нэг цаг хүрэхгүй хугацаанд бүтээлүүдээ дуусгаад тэмдэглээд тэгээд авна гэдэг бол яг уран бүтээлч хүн болгоны өөр гэсэн онцлог харагдаж байгаа. Тэр бол бас дээрэс нь салхитай, жавартай тийм байхад дуусгах бас нэг хурд гэж нэг юм байдаг. Хурд чадвар гэх юм да яг түрхэн зургийн хугацаанд тэмдэглээд тэрийг шууд дуусгаж явах тэр явц гэдэг бол хүн болгоноос маш өөрийнх нь өөрөөс нь их гоё хүч энерги бодол ингээд яаж дуусгавал би нэг энэ хугацаанд дуусгах уу, ямар өнгөөр дуусгавал энэ хурдан хугацаанд хийх үү гэдэг бол одоо планерийн бас нэг гол онцлог л да. Ягаад гэвэл зөвхөн нэг зүйлийг тэмдэглээд аваад явахаасаа илүү тэрхэн агшинд өөрийнхөө байгаа тэр форматн дээр яг бүтээлийг болгож дуусгаад тэмдэглээд дуусна гэдэг бол одоо дараа нь хизээч бид нар урландаа очиод дуусгахаас бас өөрөлтөө. Ягаад гэвэл тэр агшныг өөрөө мэдрээд өнгийг мэдрээд тэгээд бүр тэрийгээр яг дуусгаад явна. Дуусгах нь гэдэг бол одоо уран бүтээлч хүмүүсийн хувьд бол тэр нь бас онцлог штэ. Тэгэхгүй магадгүй тэрийг фотог нь авчаад буцаад тэрийг урландаа зурах гэдэг бол бас нэг өөр асуудал. Энэ бол ягаад гэвэл уран бүтээл гэдгийг хүн хэлэхдээ үе үеийн юмнууд хэлэхдээ амьтаа гэж хэлдэг. Ам энд орчдөг. Энэс цаанаас нэг ам агаар амьсгал мэдрэгдэж байна гэдг нь бол магадгүй би бол бодохдоо планертэй зурхтаа тэр уур амьсгалын бүх агаарыг амьсгалыг тэрний гоё амийг мэдрээд хийж байгаа нь уран бүтээлийн одоо планерийн нэг онцлог.
Ну, сначала я представлюсь. За би бол зураач хүн. Намайг Федоси Заровняев гэдэг. Надад бол Монголын тухай ерөнхий төсөөлөл ойлголт байсан. Уран зургийн пионерт орох урилгыг хамгийн анх аваад би маш их баяртай байсан. Энд ингээ хамгийн анх удаа ирээд энэ уул толгод элсэн махан энэ өндөр олон хайрхтуудыг хараад надад маш онцгой сэтгэл төрсөн. Хамгийн анх зурж эхлэхдээ маш их сандралтай байсан. Яаж зурхаа хүртэл мэдэхгүй гацсан үед надад байсан. Одоо хүртэл би яаж энэ бүхнийг зурх вэ гэдгийг ингээд бодоод сууж байна. Яагаад гэхээр манай Якутад бол байгаль цаг уурын онцлог хамаагүй өөр байдаг учраас миний одоо үзэж харсан энэ бүх зүйл миний хувьд хамгийн анхных байлаа. Энд бол бүх зүйл маш үзэсгэлэнтэй байгаа учраас бид бүхэнд энд маш их таалагдж байна. Цель, наверное, уже достигнута. Миний хувьд миний зорилго бол эхнээсээ биелээд эхэлж байгаа гэж бодож байна. Хамт явж байгаа зураач журмын нөхөдтэй хандаж хэлэхэд бол бүгдэнд нь уран бүтээлийн өндөр амжилтыг хүсмээр байна. Олон сонирхолтой сайхан уран бүтээлүүдийг төрүүлж гаргаасай гэж хүсэж байна. Мөн цаашдынх нь бүх зүйлд нь амжилтыг хүсэж байна. Тэгжэл хэлхийг хүсэж байна да. Впечатлений было очень много. Хамгийн анх энэ газар руу ирэх замдаа би машиныхаа цонхоор эргэн тойрноо хараад эргэн тойрныхоо харагдаж байгаа бүх зүйлсээс би маш их таашаал авч маш их нүд баясаж ирсэн. Надад үргэлж ийм том орон зайтай, том тал нутаг таалагддаг байсан учраас яг би энэ зорилгын дагуу Монголыг би зорж ирсэн. Тэгээд хамгийн анх ирээд надад төрсэн сэтгэл гэх юм бол маш үлгэрийн санагдсан. Яг надад үлгэрт ороод ирсэн юм шиг санагдсан. Яг энд байгаа энэ том уул толгод хаднуудыг харахад луугийн нурууч юм шиг, лууны сүүлч юм шиг надад тийм сэтгэл төрсэн болохоор надад энд ирээд яг үлгэрт ороод ирсэн юм шиг, яг төсөөллийн ертөнцид ороод ирсэн юм шиг тийм сэтгэл төрж байна. Впечатление такое, что как будто я попала в сказку. Ну, у меня цель написать побольше красивых. Пионерээс суралцаад цаашаагаа хийх зүйлсийн зорилго маань гэх юм бол би Монголд хийсэн пионерүүдээр өөрийнхөө хувийн үзэсгэлэнг бас өөрийнхөө нутаг орондоо гаргая гэж бодож байна. Том одоо хувийн уран бүтээл ажлуудаа хий гэж бас бодож байна. Мэдээж миний зорилго бол бас монголчуудтай танилцах, монгол хүмүүстэй харилцах, монголчуудын соёл уламжлалтыг илүү дотносох тийм зорилготой байсан. Энд авсан бүх мэдрэмж, туршлага, сэтгэгдлүүдээ өөрийнхөө уран бүтээлдээ, өөрийнхөө цаашдаа уран бүтээлдээ тусгаад энэ талаараа уран бүтээл тойрвох, цаашаага их орондоо сурчлах, олон бүтээлүүдийг хийх тийм зорилготой байна. Воплотить в творчество. За өнөөдөр биний ингээд нөгөө нэг энэ орчинтойгоо танилцаад тэгээ ингээд газараа суглуулсан түүсэн биний ингээд жижигхэн юм инсталляц энд байгаа байдал нь. Тэгээд би нөгөө нэг яг тэр байгаль дээр байвал илүү байх гэж бодоод тийшээ цөмөрөө нүүцгээе. Угаасаа монголчууд бид нар бүгд нүүдэлж ардсан.
сайхан ханан хийцгээд газар өнөөдөр бид нар буудлаад тэгээд би байгальтай танилцаад гадуур ингээд яваа тий. Тэгээд надад таарлцсан би зүйлсээ цуглуулсан. Тэгээд түрүүн гинт санаа ороод ер нь ийм юу хий гэж бодсон перформанс. Тэгээд бидний энэ хомоол гэдэг маань өөрөө бүх зүйлийг ариусгадаг тийм ээ. Адууны хомоолыг бүгдээр л мэдэн шүү дээ. Сайхан чулуу байсан бас маш гоё чулуу. Том. Тэгээд тэр чулууг би Монгол улсыг гэж бодсон. Дээр нь бид тэр адууны хомоолоо уугуулдаг нь бол Монгол улсаа сайхан ариусгаж цэвэрл одоо ариусгаад тэгээд тэр өргөстөө мөчрүүдийг тойруулж тавьснараа одоо гадны одоо муу зүйлээс хамгаалж байна гэсэн иймэрхүү утгаар би одоо энэ перформансаа хийлээ. Тэгээд энэ маань бол зөвхөн перформансаас гадна бас паблик арт болчихж байгаа. Олон хүмүүс нэг зорилгод нэгдээд нэг одоо зүйлсийг тий энэ миний хийж байгаа урлагт ингээ оролцож байгаа оролцогч уран бүтээлчд болж байгаа маа. За бидний энэ аялал бол одоо дахиад олон хоног үргэлжилнэ. Дахиад ямар одоо сайхан гайхамшигтай зүйлстэй уулзахыг би бас мэдэхгүй байна. Одоогийн байдлаар бол маш гайхалтай сайхан явж байна. Тэгээд бүх уран бүтээлчтэй бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд олон сайхан бүтээл гаргаарай гэж ерөөё. Тав дахь өдрийн өглөө. Нар хүн бүрт адилхан тусдаг. Гэхдээ уран бүтээлч бүрт өөрийн өнгөөр тусах ажээ. Үүнийг уран зурагта тэмдэглэн урлагийн бүтээл болгон авахын тулд зураачид маань тэрхүү агшин алдалгүй зурн сууна. Өглөөний нар уран бүтээлчдэд маш чухал байдаг. Учир нь энэ үед байгаль дэлхий өөрийн өнгийг гаргаж гайхамшигыг бүтээж байдаг. Энэхүү гайхамшиг уран бүтээлд амилан тодрон гарч ирнэ гэдэг дурсагдан яригдах олон бүтээл төрөх үндэс юм. Сайн нар мадахыг үзээд бүр үнэхээр сэтгэл догтлоод байгалийн өнгө ямар гоё болдгийг тий. Ер нь бол байгаль маш их хувирдсан байна гэдгийг өчтөд тгсэн ингээл байж хаад ерөөсө хоромхон зураг хувираад байгаа байхгүй. Яг тэр хоромхон зуртал одоо ингээд тэр бас тэр өнгийг тэмдэглэж авах. Тэр мэдрэмжээ л энэ цаасан юун дээр форматн дээр буулгаж ин л гэсэн үг л дээ. Энэ зурсан одоо сэтгэл буюу мэдрэмж маань маш чухал. Ерөөсөө л ингээд байгаль өөрөө бүтээсэн юм бүтээл байна л да. Бүр биширмээр яг нэг юм нэг өөр ертөнцид ирсэн юм шиг. Би бол керамик уран бүтээлч мэргэжилтэй, керамикийн яг мэргэжилтэй. Тэгээд ер нь бол contemporary уран бүтээл бас хийдэг. Тэгээд маш гүн сэтгэл, гүн мэдрэмж авч байна. Тэгээд эндээс бас юу таарлахыг би бол мэдэхгүй шүү дээ. Тэгээд би таарлцсан зүйлсээ бас цуглуулад тэрийгээрээ бас инсталляц хийх байх. За тэгээд ер нь бол зөндөө их би формуудыг олж харсан. Тэндээс бас баримл хийх байх гэж бодож байна. Өчигдөр бол би зөндөө олон одоо санаанууд бас олсон. За яг иймэрхүү байдалтай хийх юм байна. Тэгээд бүр бас зурж үзье гэсэн бодол байна. Тэгээд зургийн бас санаагаа олсон. За ер нь тэгээд хийж л амжуул одоо их л одоо санаа байна. Ишээ бас айгуугай харагдчих шүү дээ. Йоо ингээд бүгдийн л бүр ингээд зурчмаар санагдаад байгаа байхгүй юу?
Өмнгийн сайхан говьор 2024 пленерт оролцогчид өргөн уудам говь, сүрлэг өндөр хад, палеонтологийн дурсгалт газар байгалийн цогцлборуудыг бүх лерн болон хэсэгчлэн зурах, тэмдэглэх деталь бүрийг нарийн дүрслэн авахын тулд оюуны хүч, ур чадвараа гарган явсаар байна. Байгалийн хүч чадал, энергийг биеэр үзэж мэдэрсэн уран бүтээлчдийн мэлми оюунаас хүчтэй бүтээл төрөх нь дамжиггүй. Энэхүү пленерээс уран бүтээлчид маань ирээдүйн уран зургийн материал цуглуулахаас гадна 10 дугаар сард үзэгч олон нийтэд томоохон үлсгэлэнг төлөвлөх юм. Пленер бүр зураачийн сэтгэлд гүн гүнзгий улмөр үлдээж, зурсан тэмдэглэл, материал, зургууд нь дахин онгод санаа руу эргэн очих боломжийг олгодог бөгөөд хүчтэй бүтээл төрөх үндэс юм аа. Зохион байгуулагч Монголын урчуудын эвлэл, Өмнгийн сайхан говьор арт төслийн баг. Ивент тэтгэгч Өмнөг аймгийн нутгийн зөвлөл Ажны корпорац.